байдал нь үйл ядагдах мэдээллийн урсгад монголчууд төрөгдөж үйлслээ. Бодлыг үүсгэж үннийг нуух сонирхол хүчээ авч үннийг илэрхийлэх байцаалтаарөө бэлэн боллоо. Бид халуун сэдвийн гол дүрүүдийг байцаалтаарөө дуудах болно. 30 жил гойржлын амьдсны гурав хүн хинбэ дуур хамаа үдүүлж зориглол зэлгт гардаг тогтолцоог зөвшөөрсөр байх уу? Залуус үннийг хүсэж үннийг хайж үнэн хаана вэ? Хууль батлагчдын конопондоо хурлын даргын алхандоо гүйцэтгэх засаглалдоо төрийн дөрөвний өвөндөө. Явах. Авилгагүй, дарангуйлгүй, шударгасны хүсэлт үнний оршихуй бий. Хүн бүрийн мэдхийг хүссэн үннийг эрэлхийлье. Сэтгүүлч Саша миний би энэ өрөө зөвхөн бод түнийг эрэлхийлэхийн тулд таныг байцаах болно. Байцаагчдаа хэлж. За, Иргэн Мөнхбат. Танаас ч одоо байцаалт авах гэж гадаад улстай хүнээс хэцүү юм шүү дээ. Чамд байцаалт өгөх гэж Монголд ирлээ шүү дээ. За, Иргэн шил. Монгол. Яс үндэс. Хаалга. Орёг. 30-д. Овнэр. Эс Мөнхбат. Хам бүлийн тоо. 3. Мэргэжил. Үндсэн мэргэжлээ хэлмээргүй байна. Нийгмийн гарал. Ажилтаа. Ажилтай анги. Тийм. За таны зорилго биелсэн үү? Миний зорилго Олонний анхааралд орох. Би яагаад олонний анхааралд орох хэвтэй? Надад ямар ашигтай олонний анхааралд ороод Ирчүүдийн төлөвчд таны бизнес. тэр минийх биш. Хэний бизнес? Тэр нөгөө тухайн хүний хувь хүний нууцыг би задруулж чадахгүй шүү дээ. Та дээр тэр дэлгүүрийн бараа Би маркетинг хийж болох уу? Маркетингийн менежер гэж ойлгож байна тийм. Гэрээ хийж болно шүү дээ бид нар тий. За, дуурах уу эмчт хоёрын асуудал юу болж? Хин дийлж, хин ялж? Би бол үнэн ялаасаа л гэж хүсэж байгаа. Тий. Үнэн бол гэхдээ Монголд яг үнэн хинийхэн тал нь үнэн байсан бэ гэдгийг жоох юм боловсролын төвшөнтэй хүмүүс бол Монголд бол одоо бүгд мэдж байгаа. Гэхдээ тарих угааж болно шүү дээ тий. Тийм ч учраас танаас салбар ажилдаг үсттэй. Манай салбар одоо тарих угаадаг салбар юм уу? Тийм биш байсан бол товч цэгийн менежер чинь яагаад намайг одоо дохоос хамгаалдаг бэлтгэл байдгүй гэж гаргасан танаас сэтгүүлч штэ. Тэгээ манай салбар тарих угаадаг салбар. Тийм нотлошгүй баримтан тэр биш штэ. Товч цэгийн миний май цэцэг гэдэг сэтгүүлч доохоос урьдчилан сэргийлдэг бэлтгэл дэлхий дээр гараагүй гэж мэдээлэл гаргасан. Тэ? Гэтэл эн чинь айл дээр гарцсан зүйл байхгүй. Одоо бүр эмн байтугай тарийн гарцсан шүү дээ. Таны одоо яриад байгаа тухайн хамгаалагч PRP гэдэг үү лээ? Ямар нэршилтэй? PrEP гэж ярьдаг. Энэ одоо яг шинжлэх ухааны эмнэлэгтэй нотолгоо зэрэг танд байгаа юу? Америк нэгдсэн улсад энийг насан турш хүмүүс нь эрүүл мэндийн даатгалаараа үнэгүй авч байна. Хятадд аппликейшн дээрээс захиалаад гэртээ авч байна. Энийг одоо би хятадд амьдарч байгаа хүнийхээ хувьд хэлэхэд насанчууд хэрэглэдэг юм уу? Монголчууд хэрэглэхгүй. Насанд хүрсэн хамгийн боловсролын төвшин муутай хүнч хятадд аппликейшн дээрээс гэрээсээ захиалаа авч байгаа байхгүй юу? Монголд яагаад хэрэглэхгүй вэ гэж? Монголд улсын хурлын гишүүн Наара тим юм байдгүй гэж хэлсэн юм уу? Хамгийн сүүлд дугуйрхүү өмж одоо хэдхэн хоногийн өмнө ийм бэлтгэл гэж дэлхий дээр байдгүй гэж ярьж шээ. Гэхдээ Монголд өчнөө надаас гадна энэ мэдээллийг гаргасан өчнөө олон залуучуудын мэдээллийг би Facebook дээр зөндөөл гаргажсэн. Одоо бүр энэ Гранд Плазад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа тий. Бүр төв хүртэл байж тий. Дуурхуу эмчийн одоо зарж байгаа энэ мэнгээ бүтээгдэхүүнийг та одоо яг яагаад ярих болсон? Ямар зорилготой? Тэр хүний зарж байгаа бүтээгдэхүүн танд ямар хамаарсан? Би бол Дунгамаа гэдэг эмчийн талаар бол ярьсан заа ёо. За тэрийг бол бүгд мэдж байгаа. Тэгээд яагаад ярьсан бэ гэвэл би Монголд насан туршидын дэлгүүрийн салбарт ажиллаад 10 жил болсон. Гэхдээ би тэр дэлгүүрийг анх үүсгэн байгуулахдаа би одооны тэр эзнээс нь сая төгрөг зээлээд ийм үүргэвч үрээл тгээ эхэлжсэн. 9 жилийн хугацаанд Монголоос явах хүртлээр би тэр дэлгүүрийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Энэ хооронд үүргэвчнээс 2 давхар том дэлгүүр болоод Азийн хэмжээний топ дэлгүүрүүдийн нэг болсон байхгүй юу?
Тэгэхээр маш олон үйлчлүүлэгч ингэ цагийн хугацаанд тэр үүссэн байх нь ч тийм үү. Надад итгэсэн хүмүүс надад дахин үйлчлүүлнэ шүү дээ, тийм ээ. Тэгэхээр надаас итгэсэн маш олон хүмүүс асуусан байхгүй юу? Энэ бүтээгдэхүүн бэлгийн сулралыг эмчилдэг юм уу? NMN гэдэг бүтээгдэхүүн. Мэдгүй одоо би наадах чинь зарим хэсгийг хойлоор ярих хориот шүү заяа. Ямар ч гэсэн Дунгаамаа гэдэг эмч Facebook дээр бэлгийн сулралаас эмчилдэг гэж бичсэн байна. Тэгэхээр энэ бүтээгдэхүүн бэлгийн сулралаас эмчилдэг юм уу гэж надаас асуусан. За би хүнд худлаа хэлж болохгүй сте. Би хүнийг гүтгэж болохгүй сте, тийм ээ. Тийм учраас би нөгөөдгийг судалж үзсэн. Тэгсэн чи ямар ч тийм ач тус байхгүй. Тэгээд би нөгөө хүмүүст нь чатаар хариулсан байхгүй. Үгүй, хэрэггүй, болохгүй мэнэ. Тэгсэн чинь үгүй. Энэ чинь Монгол улсын ерөнхийлөгчийн эрүүл мэндийн зөвлөх гэж ярьдаг хүн штэ. Энэ хүн юу гэж худлаа ярьдаг. Тэгээд тэр хүний сурталчилгаа ихсэх тусам надаас хүмүүс асуух нь ихсэд. Тэгэхээр би хүн болгонд хэлэх үү? Эсвэл Facebook дээр ганц пост оруулчвал дээр үү? Би тийм л сонголтыг хийсэн. Тэгээ Facebook дээр пост оруулсан. Таныг одоо Монголоос зугатаад хятадд амьдардаг мэдээлэл гарч ирсэн. Энэ үний юм уу? Танд одоо Монголд амьдрахгүй байх шалтгаан байна уу? Амьдрахгүй байх шалтгаан нь одоо миний 2 хүүхдийн данс хаагдчихлаа. За хин Дунгаамаа эмчээс юм худалдаж авсан хүмүүсийн зургийг би ихэнх нэг харуулъя та. За хүмүүс бол ингэж боддог байхгүй юу? Тэр бүтээгдэхүүнийг баячууд уусан юм аа. Зөвхөн залуучуулах зорилгоор уусан юм. Тэгээд тийм учраас хохин муусан баячууд байна. Манайхан ч нөгөө нэг үзэж чаддгүй нэг жоохон тийм зантай шүү дээ. Тэгэхээр сүүлийн үед нөгөө тэр тарих угаалт нь айгүй гарцсан л та. Гэтэл хамгийн гол хохирогч нь ийм хүмүүс байсан. Надад бичлэгээр байгаа бүгдээрээ. Тэгэхээр энэ хүмүүс яагаад хохирогч болсон бэ гэхээр тухайн эмч танаа эмч заа юу танаа яхара манай эмчтэй үү? Чи эмчид дуудахгүй байсан. Одоо чи эмчийнхээ талд орж надаас ярилцлага аваагүй бол энэ чи эмчигээ суулгачихгүй яасан. Талд орж ярилцлага авах гэж би танаас зүгээр байцаалт авчаа. Асуух хэрэгтэй юм. Байцаалтыг ягаад хоёулангийн цуг авч болоогүй юм. Яг уучлаарай. Би зүгээр ганцхан асуулт асууж. Зөвлөрөөч гэсэн тустай авах хэрэгтэй. За окей. За тэгэхээр тийм учраас яг бидгчлээ шүү. За тэгэхээр гол хохирогч нар нь ийм хохирогч байх магадaltaй хүмүүс нь ийм хүн байна. Энэ хүмүүс яагаад авсан бэ гэвэл Дунгаамаа эмч Facebook дээрээ 26 тэрбум эсийг эмчилдэг гэж бичсэн. Өөрөө ярьсан. Тэгэхээр энэ хүмүүст нийгмийн асуудал, амьдралын асуудал юу толгомдоод байна гэхээр чи харж байна уу? Эдгээр явж чадахгүй байна. Тэ? Гарын ажиллахгүй байна. Ингээд хөгжлийн бэрхшээлээс болоод амьдралын одоо манайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгж байгаа халамжийн мөнгө ямар бага вэ? Энэ асуудлуудаасаа болоод амьдралын доод түвшин рүү орж байгаа энэ боломжгүй түвшин рүү орж байгаа хүмүүс юуг сонгох вэ? Хөлөндөө тусдан юм, гарандаа тусдан, зүрхэндээ тусдан ийм юмнууд ах уу? Эсвэл 26 тэрбум эсийг ингээд цогцоор нь хүний биеийг эмчлэх тэр сонголтыг хийх үү? Тэгэхээр энэ хүмүүс тийм үднэс ингээд авчаад байгаа юм. Тэгэхээр яагаад энэ хүмүүсийг би хохирогч гэж үзээд байна гэхээр шүү дээ, тэ? Энэ хүмүүс ч гэсэн өөрсдөө яагаад хохирогч гэж ярьж байгаа юм? Тэгвэл энэ хүмүүс чинь одоо нэгэнт өөрийнх нь энэ юмыг ингээд бүхэлд нь эмчлэх юмээ авцсан юм чинь хөлнийхээ юмыг ах уу? Ах уу чийлдэ. За та гол юм аа. За гол юм аа. Зүрхнийхээ юмыг ах уу? Ахгүй. Тэгэхээр нөгөө яг уусан юм нь бол энэ устай адилхан зүйл ууж байгаа байхгүй юу? Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэдэг чинь ямар ч эмчилгээний чанаргүй юмыг энэ тэр хүмүүс ууж яхад энэ хүний эрүүл мэнд таана улам бүр дордоод байгаамаа. Тэ? Тэгэд одоо хүмүүс хохирж л байгуу. Би харсан ч чимээг өнгөрөх үү? Тэ? Ийм л юм байна. Монголчуудын эрүүл мэндийн төлөө та дуурсан гэсэн үг үү? Тийм. За дуурхуу эмчийн тал дээр тийм байт юм шиг. Дараантад бас Нара гишүүний, Наран туяа гишүүний тухай бас за бүтээгдэхүүний талаар яриадсан тийм. Ингээд болохоор одоо та бол ингээл олонний танил хүмүүсийн эсрэг дуурал олонний анхаарал төртөх гээд байгаа юм шиг харагдчихна л да. Таны зорилго чинь тийм юм. Ямар зорилготой байна? Хэрвээ би олонний анхаарлыг татах зорилготой байсан бол тухайн бүтээгдэхүүнээс би ашиг олох ёстой. Тийм биз? Тэгвэл би Нара гишүүний зарж исэн бүтээгдэхүүнийг би муу гэж ярьсан юм чинь тэрнтэй адилхан үйлчилгээтэй өөр юмыг би зарах ёстой шүү дээ. Тэгэхэд би зараагүй. Тийм биз? Тэгэхээр би энийг зүгээр л иймэрхүү хараа надад ерөөсөө угаасаа ийм л хүмүүс ханддаг юм аа. Facebook-ээр ийм болчоо тэгээд тэр Нарагийн чихрийг авал зүгээр үү гэж асуухаар ч одоо тэр нь эрэгтэй хүний чихэр байсан бол би бүр дуугаа авах гэсэн заяа. Улсын хурлын гишүүн чинь эмэгтэй хүний сарын тэмдгийг өвдөлтгүй ирэхэд зориулсан чихрийг
За юу хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нэртэй чихрийг эрэгтэй хүний төрөв булчирхын эмчилгээний эм гэж сурталчлаад аав маань хүртэл хэрэгэлсэн гэж ярьж исэн. Тэ би энийг хэрвээ харчаад дуугаа өнгөрөх юм бол нэгт би хүн чанаргүй хэрэг болсон заяа. Хоёрт би Монгол улсын өөрөө судалсан юм уу? Судалсан. Хаанаас гаралтай бүтээгдэхүүн? Хятадаас. За. Тэр чинь бүр надад одоо би тэрийг чинь судлах гэж Монголоос ч худалдаж авлаа. Хятадтай ч харьцуулаад хятадынхаас тэр эрэгтэй хүн зориулсан ч ямарыг авлаа, эмэгтэй хүн зориулсан ч ямарыг авлаа. Ингээ би эдийн засгийн нарамд тийм юмрээ зараалсан юм байна. За тэгэхээр та сурталчилсан. За сурчлаадсан юм байна. За би эсэргүүцээгүй. Би зүгээр хараа. Би чинь үйлчлэгээний ажил хийдэг. Тэ би үйлчлүүлэгчтэй үннийг хэлэх ганцхан үүрэгтэй юм уу ёс зүйтэй байхгүй юу? Тэгэд би өөрийнхөө үйлчлүүлэгчд хэлсэн. Наарагийн үйлчлүүлэгч наарагийнхаа үгэнд итгэж байгаа бол аав л да надад хамаагүй штэ. Дунгамагийн үйлчлүүлэгч дунгамаадаа итгэж байгаа бол тэрнээс аав надад ямар хамаатай. Гэхдээ надад итгэж байгаа нэг хэдэн хүн байгаа штэ тий. Жишээлбэл иймэрхүү хүмүүс ч юм уу. Тэгвэл би тэр хүмүүст үннийг хэлэх хэрэгтэй юу? Юу гэсэн. Тэгэхээр та ер нь тэгэхээр салбарынхаа хэрэглэгчдийг булаад зах зээлээ булаацалтаад байна гэж ойлгох уу? Зах зээлээ булаацалтнаа. Та чи энэ салбарт бас юм зардаг юм зү? Ийм зардаг. Ашиг олдгийн чи яаж нотолж байгаа? Ашиг олохгүй юм зарж яад. Одоо би яг одоо хятадаас сүүл танилцуулж байгаа бүтээгдэхүүнүүд шүү дээ тий. Тэр бол миний буйны ажил шүү. Бардам хэлнэ. За. За яагаад гэвэл вэ штэ. Хэрвээ би тэрийг үнтэй зарж ирсэн бол одоо улсын хурлын гишүүн Наара, дуучин Дойлми аав тий. Дунгамаа эмч чинь бүгдээрээ намайг маш их үнийн нэмж зарж ийн гэж ярина. Гэхдээ Дунгамаа эмч ганцхан тэр докси гэдэг юм дээр ярьсан. Гэхдээ доторх нь шал ондоо. Би хэрвээ чамд хүсвэл миний танилцуулсан доторх нь ямрыг Дунгамаагийн чинь ямар нь ялгааг нь харуулъя за. За та ашигын төлөө биш юм зард юм байна тий. Би одоо бол хараа хангалттай амьдардаг байхгүй. Би Монголд Nissan Patrol гэдэг джип ундаг байсан. Урд нь 9911 33 гэдэг дугаар барьдаг байсан. Надад хангалттай боломж өгчээсэн байгаас миний хууч ажил тэгвэл би тэр бүхнийг орхиод хятад руу явсан юм. Ямар зэрэглэл? Монголд амьдрах боломжгүй бол надад үгүй. Надад илүү гоё ажлын санал ирсэн. Тэ би биш тэг яг үннийг хэлье. Чамд одоо ингэж хятадын CCTV-гээс ажиллах санал ирвэл чи явах уу? Ашиг юм зараа ашиг болдгүй юм бол амьдралд мөнгнөөс илүү чухал зүйл зөндөө олон байдаг. Тэ? За тэгээд та тэгвэл ямар мөнгөөр 99.1 бариад ямар мөнгөөр би компанид гүйцэтгэх захирал компани ашиг болж байгаа шүү дээ. Захирал гэж юм байна үстэй. Би тэр компани тэр санхүү манхүү би ярих хэрэг байхгүй шүү дээ тэ. Би таныг ярина сая би ерөөсөө ашигын төлөө юм зардаг. Хэрэг гайхаад асууж байна та. За Монголд 1000 эрүүл мэндийн бүтээгдэхүүн зарагдаж байна. Тэр тундаас та яагаад дуурах вэ? Яагаад наараа яриад байна? Би ээлж дараалал ирчих. Би зөндөл юм ярьжсэн шүү дээ. Яг нэг өндрийг авцсан энэ байхгүй юу? Олонний анхаарлыг хүртсэн энэ. Тэрнээс бол би тэр зорилго нь угаасаа тийм байсан уу? Олонний зорилго нь уу? Тийм. Зорилго нь намайг олонний анхаарлд оруулсан хүн чинь би биш байхгүй юу? Наараа өөрөө шүү дээ. Төрийн ордон дотор дуудаа төлбөртөө сэтгүүлж авчираад ярилцлага хийсэн хүн Наараа үстэй. Дугуйрхүү юмч намайг байнга л ярьж штэ. Олонний анхаарлд оруулаад байгаа хүн нь би бишээ. Тэр хүмүүс ч юм бохгүй юу. Үгүй сүүлд хийсэн контент Facebook дээр бүүстэлсэн байл шүү дээ. Дунгамаа юмчичээр тэгэнгүүтээ телевизээс давхар гаргаж шүү дээ. Тэгэхээр олонний анхаарлд намайг хэн оруулж байна? Чи тэр хүмүүс рүү яагаад дайраад байгаа юм гэж чинь. Одоо энэ салбарын бодлогыг нийгэмд өөрчлөхөд үхтлээ зүтгэсэн юм чинь одоо буцаагаад 10 жилийн өмнөх шиг чинь болгох гэдэг шүү дээ. Энэ насан туршидын салбар гэдэг чинь одоо тэгнэ үстэй. Төрөв булчирхай аим гээл авлаа огт үйлчлэхгүй. Улсын хурлын гишүүнээсээ ч авлаа, ерөнхийлөгчийн туслах гэдэг, эрүүл мэндийн туслах гэдэг байгаа эмчээсээ ч авлаа, огт үйлчлэхгүй, алдартай дуучнаасаа ч авлаа, огт үйлчлэхгүй. Тэгвэл иргэдэд ямар бодол төрөх вэ? Оо, наадах чи үнэхээр новшин юм гэдэг ойлголт ингэ төрөх гэдэг шүү дээ, тийм. Тэгэхээр энэ миний одоо 3 дахь хүүхэд шиг салбар байхгүй юу? Тэгэхээр ах нь би одоо ингэ чадахгүй байна. Бүр ингэ дотроос манд чадахгүй байна. Энэ тийм хүмүүс ингэ иргэдийг хохироож штэ тий альч талаасаа бодсон энэ бол миний хувьд боломжгүй зүйл. Надад бол штэ үеийн үед заяа би чамд мөнгө өгье. Өө мэдөө наадах чинь нэг ингээд эхнэр нь өвчтэй байсан гинэ. Чи наадахаа яриахаа болж. Тэгээл хөрхи тэр үед нэг юм сурталчилгаа хэдэн төгрөг болоод яг эхнэрийн хагалгаан твтүүлэх гэдэг байгаа болохоор мөнгө авцсан юм байна. Тэг чи наадах дуугаа олцоход хөө. Эсвэл чамд тэдийг өгье гэж чи одоо болцохоо. Эсвэл миний эргэн тойрны хүмүүс чи ямар дарамттай юм бэ? Чамаас л бид нар дарамтанд орж надад бол тийм зөндөө ирж байгаа. Гэхдээ надад ямар нэгэн ийм сонирхол байхгүй байсан бол тий
би болох байсан. Яриха болох байсан. Уурхай юмч таныг дарамтлуулаад байгаа хүмүүсээр. Би дарамтлуулаад байгаа. Би шүүх тань руу тэгж хүмүүс яриад байна гэж. Би шүүх биш тэрийг тогтоохгүй байхгүй юу? За та тэгж хардаад байгаа юм тэр хүмүүс. Над руу ярьсан. За дарамтлаад. Тэгэхээр таны худлаа ярьж байгаа үг шүүх нотлохоос таны шивээс нотлохгүй шүү дээ. Шүүх гэхдээ одоо эргэлзээтэй шүү дээ. Би бол одоо яг хуу бусад улсын шүүхт бол шүүхт итгэдэг орных айгуугаа шүү дээ. Чи Солонгосын залуучууд яагаад гудамжинд гарч ийн? Шүүхтээ итгэж байгаа байхгүй юу? Үнэн шүүх тогтоож чадна. Одоо чи харал та. Сүүлийн миний кейс дээр бүх ард түмнэрээ тэр Тунгамаа эмчи чинь сурталчилсан бүтээгдэхүүн 26 тэрбум мисийг эмчилдэг юм уу? Хүүхдтэй болж чадахгүй байгаа хүмүүсийг хүүхдтэй болгодог юм уу? Төрөө булчирхайг эмчилдэг юм уу? Эмэгтэйчүүдийн өвчнийг эмчилдэг юм уу? Сахарын өвчтөй хүмүүсийг эмчилдэг юм уу? Тэр хүн эмчилдэг гэж сурталчилж байна. Гэтэл шүүх миний дансыг миний хүүхдүүдийн данстай хааж байна. Миний хүүхдүүд энэ хэрэгт ямар хамаатай. Тэгэхээр одоо шүүх чинь шудраг өмнөнийг тогтоож чадах уу? Би эргэлзэж байна. Байцаагчаа. То бэлгийн амьдралын асуудалд таны хувьд тийм эмзэг сэдв байсан юм уу? Бэлгийн амьдралын сэдв бол тань тийм эмзэг сэдв байсан юм уу? Тэр асуудлаас та эхнэрээс салсан юм уу? Миний эхнэрээсөө тийм эхнэрээсээ. Тэгээд та энэ салбарт орсон юм уу? Сонирхол. Гэр бүлийн амьдрал гэдэг чинь бол шүү дээ тий. Хэрвээ чи намайг салсан гэж бодож асууж ивэл заяа. За би танаас маш оновчтой асуулаа та оновчтой хариулж. Үгүй. Хэрвээ чи салсан гэж бодож наатахаа надаас асууж байвал амьдрал биш үү? Яг хөө секс бэлгийн амьдрал дээр ингээд тогтдог заяа. Гэхдээ хадмууд амьдралд орж ирэх тий эсвэл үзэл бодол таарахгүй байх. Чиний амьдралд чи ингэвэл яах вэ? Хадмынхаа амьдарч байгаа гэрийг авч өгөөд малыг чинь малыг авч өгөөд тэгээд байх чинь ингээд авраад би охин жолооны сургууль төгсөөд машин авъя гэхэд нь орж ирсэн прүс ингээ авч өгöd анхны машин шүү заяа. Тэгээд байхад чиний бүх ах トゥ жи бомж ахт миний охин прүс унж ингээ чамраа дайраад байвал чи тэгээд охиноо ингээ байнга авч аваад ингээл 90 очин ингээд байвал чи тэр хүнээс салахгүй юу? Байцаагчаас юм асуухгүй дандаа асууж байгаа. Та салах уу салахгүй юу? Энэ хэсгийг асуу. Тиймэрхүү асуудлууд бол байсан байна шүү дээ тий. За танаа энэ насан туршидын бизнес салбар хэр ашигтай вэ? Уул уурхайн дараа хоёрт ордог гэдэг олон улсын хэл зүг гэдэг багхгүй юу? Энд чинь харал та. Тийм учраас таны нөгөө би ашиг тардаггүй гэдэг зарчмаас энэ миний бизнес биш байцаагчаа. Хэрвээ миний бизнес юу гэсэн юм бэ? Хараа. Би ерөнхий захирал юм уу хөрөнгө оруулагч байвал тухайн юмнууд чинь Монгол зарагдаад байгаа зүйлсээс би ашиг авах гэдэг шүү дээ тийм үү? Би чамтай л адилхан, тантай л адилхан цалингийн ажилтан байхгүй. Гэхдээ цалингийн ажилтнууд чинь өөрийнхөө уур чадвар тий энэ мэдлэг боловсролынхаа хэмжээгээр цалингаа өөрөөр тогтоолгож штэ. Хангамжаа өөрөөр байлгаж байна тийм үү? Зөндөл боловсон хүчинд мундаг залуучууд Монголд байгаа штэ. Ганцхан би 99.1 ахуулаад машин ахуулаад байгаа зүйл би биш штэ. Монголд одоо энэ салбар хэр өрсөлдөөнтэй? Өрсөлдөөн байхгүй штэ. Байхгүй. Ямар ч өрсөлдөөн байхгүй. Та монопол болцсноо. Би Монголд байсан бол үдид монопол бүр загалмайлсан эцэг нь болно. Монголд байсан бол та тэр хятадаас нөлөөлөд байгаа штэ. Хэний бизнес? Ирчүүдийн дэлгүүргээд одоо энэ та би маркетинг хийж болох уу? Ирчүүдийн дэлгүүрийг ахлах гэдэг одоо та бүр өөрийгөө тодорхойлсон байгаа штэ. Ахлах нь Facebook дээр би нэр өгч болох уу? Та одоо хоёр хүүхэд чинь бага насны хүүхэд үү? Тий. Та одоо өөрөө бага насны хүүхэдтэй. Тийм байж яагаад одоо ингэ сошиал дээр садар самуу Facebook-ийг сурчлаад байдаг. Хүүхэд үзэх хэвээр юм уу? Насны ангил нь Монгол тийм хяналт байхгүй. Боломж нь байхгүй. Эмч хүний үзэхдээ цагаан халаад өмсөж чинь тийм үү? Багш хүн хичээлээ заахтаа бас нэг онгоцны нисгэгч өөр юм өмсөж чинь. Цагдаа өөр юм өмсөж чинь. Монгол улсч одоо садар самууны тухай хууль та. Танд хүүхдүүдийн асуудал чухал биш юм байна те. Хүүхдэд бол чухал. Чи надад яг тэр нөгөө Facebook дээр байгаа гэдэг баримтаа харуулах хэрэгтэй. Шалдан байгаа баримтаа. Таны бичлэгийг одоо таны одоо дагагч нар ч бүгд л мэдж байгаа юм. Баггүй. За та бол хүмүүсийг бол хууль бус юм зараад нэ, бодлоо юм зараад нэ гэдэг те. Таны зардаг юмнууд хуулинд нийцдэг юм. Хуулинд нийцдэггүй байсан бол одоо тий улсын хурлын гишүүний шаардлага хангадаг юм уу? Ямар хангадаггүй байсан бол ямар баталгаа баримтууд баталгаа босно. За би нэг сая торгуулсан шүү дээ. За яагаад торгуулсан гэдэг шалтгаанаа яриа заа ёо. Садар самуус урчилсан гэдэг үү? Хариулт буруу. За намайг бол одоо ингээд бүх чиглэлээр шалгуулсан. За би энийг гэхдээ харуулж болох юм уу болохгүй юм мэдэхгүй юм заа ёо. Одоо намайг та ч тийм олон юмар шалгуулсан гэж та их л хууль зөрчдөг юм. Ирүүн илмэд юм шүү.
Бараг л тийм. За гэхдээ намайг Дунгаамаа эжийн хэргийг ярьснаас хойш бол намайг төрийн шалгаж болох бүх газар шалгасан. Цагдаагаас шалгасан, эмнэлгийн хэрэгслээс шалгасан, надаас хохирогч хайгаад байгаа байхгүй юу? Тэгээ хохирогч нь байхгүй байсан чинь төрийн байгууллагатаа үүрэг өгч чад намайг шалгасан. Одоо би энийг ярин заа. За цагдаагаас намайг шалгасан юм гэдгийг би чамд яг нотлож үзүүлье. Гэхдээ би энийг одоо бүтэн гаргаж болох юм уу? Болох. Хүний нэрийг гаргаж болох уу? Тасчихжээ зүйл. Намайг хятад байх үед байхгүй юу? Тэгээд нөгөө одоо цахимаар ингээ мэдүүлэг авч болдгийм байлээ шүү дээ. За За бүгдээ сонсогч. Тэгээд та нар яаж байгаа нэг нөгөө ярьчихлаа. Намайг ингэ шалгасан байгаа тий. Би ч нөгөө одоо бол нөгөө нэг нохоо санаатай болсон. Чон мон гэж өөрийгөө тэнгэрлэг юмтай зүрлээ юугүй одоо нэг зөндөө олон надад дургуй юм чи тий. Тэр хүмүүсийг гэдэг ч уурлуул яах. Тэгэхээр би ингэ бүгдийн бичлэгийг авчдаг. Би үгүй энийг бичлэг хийж аавна гэжсэн мартчих нэр. За та одоо миний асуулт. Таны зарлаг бүтээгдэхүүн хэрэгж миний шаардлага хангах. Бүгд шалгацсан байгаа. За бүгд шалгацсан. Намайг нэг л газар нь торгосон заяа. Тэр юу гэж торгосон бэ гэвэл нь за би дохоос урьдчилан сэргийлдэг PrEP гэдэг бэлтгэлээс гадна дохоос бусад бэлгийн замын халдвар төвчний урьдчилан сэргийлдэг докси гэдэг бэлтгэл хятад байдгаа гэж би мэдээлэл гаргасан. За тэрийг бол одоо улсын хурлын гишүүн наарад дуурхай өмчгээс маш олон хүмүүс ийм юм байдгүй гэж надад бол мэдээлэл гаргаж ирсэн тийм зөндөө юм ярьжсэн Монголд бол. За тэгээд эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар гэж байгаа юм. Энэ газрын дарга нь монополийн эсрэг газарт үүрэг ингээд бичиг өгсөн. Намайг энийг шалгаа гэд. За байцаагч тань шиг нэг байцаагч над дээр томилогдоод ажилласан. Байцаалт авсан. Онлайнаар. За. Дансыг чинь шалганаа. Банкнаас хуулгыг чинь татнаа. Бүтээгдэхүүнийхээ талаар бүх танилцуулгыг надад гаргаж өгөө. Бүх зөвшөөрлийг нь гаргаж өг. Бүгдийг монгол хэл рүү орчуулаад баталгаад орчуулгаар орчуулсан тамгатай байлга. Маш олон юм шаардсан. Тэгэд энэ намайг торгосон. Торгохдоо за эхлээд би ярьж дараа нь чи өөрөө баталгаажуул хараар заа. Намайг одоо тэгэхээр энэ хүн бүгдийн нөгөө ясын цайтал шалгана гэдэг шиг шалгасан байхгүй. Тэгэд юу гэж шалгасан торгосон бэ гэхээр зар сурталчилгаа хийж түгээсэн гэж торгосон. 500,000 төгрөгөөр. Хэрвээ энэ би хууль муу бүтээгдэхүүн зарж исэн бол худлаа ярьж исэн бол худал мэдээлэл тараасан ч гэдэг юм өөрөө торгох хэрэгтэй шүү дээ тий. Тэгээ бүх юмыг шалгаад намайг зар мэдээлэл зар сурталчилгаа хийсэн гээд 500,000-аар торгосон. Одоо наатахаа. За тэгсэн чинь араа ийм юм болцсон заа ёо. Би 500,000 төгрөгийг энэ төрийн дансанд хийх ёстой охин ч тийм үү. Тэхийн тулд одоо банкны юм ийм юм бэ. Би өнөөдөр торгуулаа төлөх гэ банкн дээр очиж байгаа байхгүй. 500,000 төгрөгийнхөө торгуулыг. Тэгсэн чинь Дунгаамагийн хүсэлтээр миний бүх дансыг хаацсан. Би дансандаа 500,000 төгрөгөө хэвэл тэгэл хаагч нөгөө төрийн данс руу орж чадахгүй. Одоо миний нөхцөл байдал ийм болчиход байгаа байхгүй. Тэгээ би шүүгчийн захирамжаа авъя гэсэн чинь надад өгөх шүүгчийн захирамж байхгүй. Тэгэхээр одоо миний тайлбар хангалттай байж чадах уу? Би миний бүтээгдэхүүн байна шүү дээ. Энэ бол миний сурталчилсан бүтээгдэхүүн бол салбартаа шилдэгнэ гэдгийг нотлогоо. Би 10 жил ажилласан. Тэгээд би одоо Монголоор дүүрэн дайсантай өөрийгөө ингээд бариад өгөх тийм тэнийг юм хийхээр хэмжээний бас ухаан мут юм би биш. Тэр одоо Монголд ямар зорилгоор ирсэн гэлээ? Тэгээд одоо хоёр хүүхдийн маань ирэх хохирж штэ тий. Би өмгөөлөгч авах хэрэгтэй байна. Чүг хурлд оролцохын тулд тий. Надаас Дунгаамагийн компани 296-аас ингээд дээш давсан сая төгрөг нэгсэн. Би өмгөөлөгч авахын тулд 10% наав. Би 30 сая төгрөгөөр өмгөөлөгч авах хэрэгтэй. Гэхдээ шүүх би шударга биш ажиллаж гин гэж үзэж байгаа. Яагаад гэвэл энэ хэрэгт ямар ч хамаагүй миний хоёр хүүхдийн төрөөс авч байгаа дансны мөнгийг хааж штэ. Тэр хоёр хүүхэд энэ хэрэгт ямар хамаатай. Тэгэхээр шүүх шударга нь нэгэн шүүх шударга шийдвэр гаргахгүй би ямар ч нотлох хуримд гаргасан энэ шүүх хурлд би ялагдана. Энэ магадлал маш өндөр болсон. Одоо угаасаа тэгэхээр би 300 сая төгрөгөн дээр нэмээд 30 сая өмгөөлөгчийн
өөр хүүхдээ үлдээх үү? Тэгэхээр би энэ хэрэг дээр би өмгөөлөх авах уу гэдэгтээ одоо би эргэлзээд байгаа байхгүй. Шүүх нь шударга байсан юм л яагаад өнөөдөр надаа гардуулах юм байхгүй вэ? Би шүүхийг гүтгсэн хэрэгт орчин үстэй. Надад зөвхөн дуурхуугийн шүүхт өгсөн хэмжлийг л өгч шүү дээ. Ер нь бол миний Монголоос явсан шалтгаан юм. Би хизээч Монголд ирэх хүсдэггүй. Би болов үлдсэн наснда би өмнө ярьжсэн би хүүхдүүдээ ч Монголд амьдруулахыг хүсэхгүй. Гэхдээ шүү дээ. Тэр хүн яах гэж явсан? Үр хүүхдээ татаж авах гэж явсан. Мөнгөний төлөө явсан болохоос эх орныхоо төлөө тэмцэх гэж яваагүй. Тийм үстэй. Тэгснэ манай монголчуудын нэг юм сонин зам байдаг. Урлагийнхан дугаарл гэдэг нийгмийн асуудал дээр дугаарсан нэгнийг дуучин завхлан дуграагүй юм уу? Тэгээ дугаарсаар агаад гişүүн болоогүй юм уу? Тэгсэн чинь чи болоод дуугаа дуул гэдэг те. Тэгэнгүүтээ одоо яг нэг ингэж дугаарсан эдийн одоо намайг жишээ нь зөндөө тэгдэг. Тэрнээс мөнгө авсан, энээс мөнгө авсан. За болох байлаа те. За окей. За иргэний үүргээ биелүүлж одоо хятад тусаас ирж байцаал өгсөнд баярлалаа. Баярлалаа. За хэрэг гарвал дахиад дуудъя. Хятад улс руу орон зогчихгүй байгаас те. Би Монголд одоо яаж хүүхдүүдэд хичээх вэ? Надад хүүхдэд хичээх боломж ганцхан хятадд л байна штэ. Миний хоёр хүүхдийг тураад өгөх гэвэл би явахгүй байж. Окей. Байцаагчдаа хэлж